Сайн байцгаана уу хүндэт үзэгчдээ та бүхэнд ороо мэнд хүргэе. Тэгэхээр микрофоны ард ярилцлага эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочноор улсын хурлын гишүүн Соронзон болд оролцоход бэлэн болсон байна. За, сайн байна уу? Сайн байна. За, одоо нэг сайхан хаварж байна өнгөрч одоо сайхан зусч байна уу гэх тээ. За, улсын хурлын чуулганы үйл ажиллагаа ойрын өдрүүдэд бас нэлээд эрчимтэй явах шиг боллоо. Гэхдээ энэ бас зарим гишүүд бол шүүмжлээд байна л да. Хаврын чуулган бол нэг үр дүнтэй ажил хийсэнгүй гэдэг бас нэг тийм шүүмжил гарлаа. Тэгээ би таныг өрдөг гол шалтгаан бол нэгд одоо банкны талын за эдийн засагч мэрэгчлээ ийм хүн учраас энэ санхүүгийн зах зээл гэдэг энэ том сэдвийн хүрээнд нэлээ өргөн далаастай сэдвийн хүрээнд бас ярилцъя гэж өрсөн. Тэгээ та бүхэн ярилцлагын хугацаа бол мэдээж богинохон. Тийм учраас ярих зүйлүүд бас их. Тийм учраас хоёулаа асуултандаа маш товчхон бас тэгээ жоохон хурдан шуурхаа явна шүү гэд эхний асуултан дээр хэлчихье гэж. За Монголын банк ус за Монголын банкуд за тэгээ дээрэс нь одоо аж ахуй нэгжүүд гэдэг одоо маш олон зүйлийг иргэд тал талаас нь шүүмжиж ярьдаг. За Монголд бол уул уурхаагаас хамааралтай эдийн засаг бий болчихжээ гэж. За топ 100 аж ахуй нэгж хэдэл ерөөсөө уул уурхай тэгээ банкуд ингэж орж байна. Зарим банкуд өөрснөө одоо банк устай байх жишээ нь тий. Тэгэхээр өнөөдрийн яг энэ Монголын одоо банк санхүүгийн тогтолцоо таны хувьд эрүүл ийм шатанд одоо явж байгаа гэж харж байна. Та энэ чиглэлээр нь ямар ажлуудыг одоо хийхийг төлөвлөж байна? Яг ер нь Монголын одоо санхүүгийн зах зээл маань арилжааны банк давмгайлсан энэ одоо загвартай явж байгаа л да. Одоо жишээлбэл нэг 5 жилийн өмнө дээр бол ер нь бараг нийт санхүүгийн зах зээлийн 96%-ийг нь зөвхөн арилжааны банкуд бүрдүүлдэг байсан. Одоо сүүлийн үед бол бас харилцангуй одоо санхүүгийн зохицуулах орноос хөрөнгөний зах зээл рүү чиглэсэн арга хэмжээг авсны үр дүнд одоо арилжааны банкны зах зээл эзэлж байгаа хувийг ойролцоогоор 80% болж бас сайжирсан. Бас огт одоо байнга муу байгаад байгаа юм биш. Гэхдээ өшөө сайжруулах шаардлагатай зүйлс бол байгаа нь ойлгомжтой. За та бүхэн бич сүүлийн үед бол ялангуяа одоо арилжааны банкуд бас хөрөнгөний зах зээлээр өөрсдийнхөө хувьцаа гаргалаа тий. Нийт арилжаанд эзэлж байгаа арилжааны банкуудын хувьцааны хувь хэмжээний мэдлээ. Зөвхөн одоо банкны эзэд биш бас банкны хувьцаа эзэмшиж байгаа жижиг хувьцаа эзэмшиж бас ногдол ашиг боломж мөрдлөө гэдээ бас иймэрхүү эерэг үр дүнгууд бол гарч байгаа. Гэхдээ бол цаашдаа зайлшгүй шаардлагууд бол байна гэж харж байгаа. Тий. Яг нэг хит өндөр ашигтай ажиллаад байна гэдэг иргэдийн шүмжил байгаа даа шин. Банкуд гой барилгууд бариад байна. Энэ тийм том газрууд банкуд л эзэмшиж байна гэдэг. Тэгэхээр хит өндөр ашигтай ажиллаж байна гэдэг дээр таарсан санал нэгдв. Одоо чинь энэ дээр нөө та бүхэн ярих чаа зээлийн хөвгтэй холбогдол явчихна л та. Зөвхөн банкны өөрийнх нь үйл ажиллагааны тогтолцооны удаас байгаа. Тий. Ер нь гэхдээ нөгөө талдаа бас нөгөө банкны нэг активын өгөөж гэж нэг үзүүлэлт байгаа. Банкуд бол одоо жишээл зарим банкуд бол одоо 20 их найдын хөрөнгөтэй банк байна. 3-4 их найдын хөрөнгөтэй банк байна. Гэхдээ яг удирж байгаа хөрөнгөнийхөө хувьд ингээд бодоод үзэхэд бол бас ингээд мэдээж бусад банкны бус бизнесүүд харьцуулбал өндөр ашигтай харагдаад байна шүү дээ. Абсолют түнгээрээ. Гэхдээ яг эргэлдүүлж байгаа мөнгө хөрөнгөний хувьд хөрөнгөнийх нь хараад үзэх юм бол бас тийм ч бас өндөр бол биш. Нөгөө талдаа бол бас арилжааны банкуд ашигтай ажилладаг чинь бас менежмент нь нэгдүгээр сайн байна л гэдгийг бас харуулж байгаа хэлбэр. Харин нөгөө нэг олсон ашигаасаа илүү одоо байшин газар авж байгаа ийм үзэгдэл бол бас нэг талдаа бол байж болохгүй л те. Энийг болохоор Монгол банкнаас бас тодорхой хэмжээний ийм зохистой харьцааны үзүүлэлтээр те нийт одоо хөрөнгөнийх нь одоо өөрийн хөрөнгөнийх нь тодорхой хувь нь ийм одоо үл хөдлөх хөрөнгө ч юм уу те ийм хөрөнгөд илүү ажиллахгүй гэдэг юм харьцаа үзүүлэлт байдгийг. Тэгэхээр тэрийг шаардлага хангаад тэр хүрээндээ л одоо барилга барайл байгуулвал гэж бодож байна. Гэхдээ энэ дээр бол бас тодорхой хэмжээний анхаарал зүйлс бол байгаа мэдээж. За тэгээд би сая нөр нэвтрүүлэг хийхэд танд хэллээ шүү дээ. Та одоо банкны одоо юу гэдэг юм банкир хүн тийм үү? За 24 оноос хойш ингээд улсын хурлд орж ирлээ гэх тээ. За банкны системд ажиллаж ирсэн. Энэ банкны системийн тогтолцоог та өөрөө мэднэ тээ. За ингээд олон жил ажилласан учраас одоо бараг хаана юу байгаагч бараг мэднэ тээ. Тэгэхээр та улсын хурлд ороход гол шалтгаан юу байсан бэ? Та яг юу хий гэж бодож улсын хурлд орсон бэ? За зээлийн одоо хоёулаа виртуал хөрөнгөний тухай хууль энэтрийг та ярилцсан. Тэр гол агуулгын хувьд та ер нь яг юу хий гэж нь улсын хурлд гол зорилго нь. Яг би өөрөө ч одоо Монгол Улсын их сургуулийн банкны эзэн шимрэглэр төгссөн. За тэгээд арилжааны одоо 3 банкнд ажиллалаа. За энэ зээлийн хөв бууруулах тухай асуудалтай ер нь одоо Монгол улсад энэ бизнесийн орчныг чөлөөтэй, өрсөлдөөнтэй энэ бий болох тал дээр л илүү анхаарч ажиллана гэдэг зорилгоор л улсын хурлын гишүүн болсон. За өөрийнхөө сурж мэдсэн одоо ажиллаж байгаа хугацаанд эзэмшсэн энэ туршлагаа Монгол улсынхаа эдийн засгийн хөгжилд бас нэг хувь нэмрээ оруулъя. Энэ чиглэлд одоо шаардлагатай байгаа одоо хууль эрх зүйн өөрчлөлтүүдийг хий гэж бодож л орж ирсэн. Ялангуяа та өөрөө сая асуулаа ч санхүүгийн зах зээл. Хөрөнгөний зах зээлийг яг бодиттой яаж дэмжих? Хөрөнгөний зах зээлийг дэмжиж гээд байгаа мөртлөө одоо ч Монгол улсын засгийн газрын тодорхой сангууд болохоор зөвхөн арилжааны банкнд өрсөлдүүлэл хадгаламж байршуулж байна шүү дээ. Хөрөнгөний зах зээл рүү гэхгүй.
Тэгэхээр уул нь бодлого нь болохоор бол ингээ хөрөнгөний зах зээлийг дэмжигээд байгаа мөртлөө хийгээд байгаа үйлдэл эсрэг байх тиймэрхүү бас бол байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ бүхний чинь одоо эрх зүйн өөрчлөлт хийж байж яг хөрөнгөний зах зээлийг дэмжих ийм шаардлага байна. За хөрөнгөний зах зээл дээр компаниуд чөлөөтэй одоо жишээлбэл бондоо гаргадаг тий хөрөнгөний зах зээлээс их үйлсэр татах боломжийг бүрдүүлэх үүний тулд одоо зарцуулаад байгаа цаг хугацаа зардлын бууруулах талаас нь юу хийж болох юм ч гэдэг юм. Иймэрхүү ажлуудыг хийж бодож байна. Монголоос одоо гадаадын хөрөнгө оруулалтыг татъя гэдэг. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахад оруулж ирэхэд ажиллахаа явуулах гэхээр нөгөө хөрөнгөний зах зээл дээр байгаа өнөөгийн одоо шаардлага журмууд нь эдгээр хязгаараад байгаа юм биш үстэй. Тэгэхээр тэр эдгээр ажлуудыг одоо боловсронгуй болгож тэг илүү хялбар болгох иймэрхүү ажлуудыг хийж зорж. За нөгөө талдаа болохоор бол одоо сүүлийн үед бас яригадаад байгаа виртуал хөрөнгөний нэг зах зээл байна. Виртуал хөрөнгөний зах зээл бол бас бусад улсуудад харьцангуй одоо суултнаар гайгүй хөгжөөд эхэллээ. Монгол улс бол ихэнх хөрөнгөө дандаа гадаадын виртуал хөрөнгөнд байршуулж байна. Гэтэл бид нар энэ технологиг ашиглаад бас Монголдо зах зээл хөгжүүлэх боломж бол байна л гэж харж байгаа. Тийм учраас бол ямарсан энэ банк санхүү тэ энэ зах зээл рүү бол нэлээд бас хууль эрхцэн өөрчлөлт хийх тал дээр анхаарч ялангуяа одоо бизнес эрхлэгчдийн хувьд илүү таатай орчин бүрдсэн ийм эдийн засгийн загвар бол одоо улсад төхүүлэл гэж зорж гişүн боллоо гэж тий. Ерөнхийдөө би танаас бас ингэж асуухад байна. Энэ иргэдээс ирдэг маш олон асуудлууд байдаг. Ерөөс иргэд нэг 3 юм л яриад байдаг байхгүй юу? Ипотек, тэтгэврийн зээл, ап. Одоо аппликейшн зээл нийтээр автлаа гэдэг. За би салгаа танаас асууя. За аппликейшн зээл сүүлээс нь асууя. За Монголд бол аппликейшн зээл бол бүр хавдгаарлаа гэж. За иргэд бол хяналтгүй авж гин нөгөө талаасаа хяналтгүй өгч гин гэдэг. Энэ хоёрын баланс алдагдахаараа нөгөө иргэн өрөнд ороод сүүлдэн бүр ингээд хууль шүүхийн байгууллага дуудагдах ч юм уу тий. Бүр юм ноцтой үр дагавартай болоо явчлаа гэдэг. Тэгэхээр зүүн нь бол энэ апыг ер нь яаж хөгжүүлэх вэ? За яг байх ёстой юм шиг байна гэж харж штэ. За тэгвэл зүүн яах ёстой юм? Ямар зарчмаар явах ёстой? Яг одоогийн тогтолцоо чи яг зөв үү тий? Одоо бол зүгээр Монгол банкны зээлийн мэдээллийн сангаас нэг татж аваад тэгэл өөр орлогын харьцаагаа бол тэгээ шууд өгчөж штэ. Энэ тал дээр. Яг тэгэхээр аппликейшн зээл ер нь бол одоо бид нар нэг 5 жилийн өмнө 6 жилийн өмнө бол одоо нэг цалингийн зээл авах ч гэдэг юм уу тийм хэрэглээний зээл авахын тулд заавал тухайн банкн дээр очиод эдийн засгтайгаа уулзаад бүх мэдээлэл өгөөд юунд мөнгө зарцуулах гэдэг яриад за тэрнийхээ ардтал дээр бол зээлээ ингээд батлуулдаг. Ингээм бол бас нэгээс 2 хоног зарцуулдаг ийм л байсан. За өнөөдөр аппликейшны зээл бол барилжааны банк өгж байна, банк цагаан болгож өгж байна. Тухайн хүн өөрийнхөө одоо төрд байгаа мэдээлэл өгөөд тэгэл яг 5 минутаас 15 минутаар зээл авч байгаа. Маш хурдан шуурга авч байна. Хамгийн гол асуудал юу вэ гэхээр тухайн хүмүүс маань өөрийнхөө орлогоос шитэрсэн зээл авах юм бол зээлээ төлж чадахгүй болно. Тийм ээ? Зээлээ төлж чадахгүй. Зээлээ төлж чадахгүй болохоор нөгөө банк нь банк санхүүгийн байгууллага бас өндөр. Яагаад гэвэл тэр банк чинь хүмүүс иргэдийнхээ хадгаламжийг аваад цааш нь зээлдүүлж байгаа байгууллага шүү дээ. Тэгэхээр нөгөө зээлээ төлөвлөхийн тулд яг шүүх тандах ч юм иймэрхүү асуудал үүснэ. За тэгэхээр одоо иргэдийн маань хувьд болохоор нэгдүгээр бас санхүүгийн боловсролд дэвшлүүлж би одоо ямар хэмжээний зээл бол өөрөө төлж чадах вэ гэдэг энэ дээр анхаарах хэрэгтэй. Нөгөө талд банкуд ч тэр банк суудч тэр нөгөө иргэдээ мэдлэг олгох те энэ талаар нь сайн ухуулж танилцахад бол анхаарах хэрэгтэй. За нөгөө талдаа нөгөө мэдээлэл. За миний сонсноор бол зарим аппликейшны залуучууд болохоор 2-3 аппликейшны зээлийг зэрэг тавьж аваад авах боломжтой дүнгээ авч зэрэг дараа зээл авч болж байна. За энэ юу хэлээд байна вэ гэхээр энэ зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл нь бодит хормоор ажиллахгүй байгааг харуулж байна. Нөгөө талдаа болохоор тэр тухайн одоо зээл авах үедээ зэрэг олон газараас хандж байгаа асуудалтай байдаг шүү дээ. Энэ бүгдийг процессын хувьд бол бас тодорхой хэмжээнд зохицуулаад тухайн зээлд чи өрөнд орохоос нь сэргийлэх боломжууд бол байгаа. Энэ тал дээр болохоор зохицуулж байгууллагууд бас арга хэмжээг авах ёстой л гэж бодож байгаа. Тэгэхээр бол аппликейшны зээл бол одоо яг нэг хөгжлийнхөө дагуу явж байгаа. Энэ дээр бол мэдээж тодорхой хэмжээний зарим зээлгчд нь бол өрөнд орж байгаа асуудал байгаа. Гэхдээ харилцагчдын хувьд бол илүү одоо боломжууд бий болж байгаа. Нөгөө талдаа та хүн мэдж байгаа. Одоо жишээл бид нар ингээд Nike гээд пүүзийг гэхэд онлайнаар орж байгаа бол өнгөө өөрөө захиалал тий үдээсээ ямар өнгөтэй байх юм тодорхой загвар нь ямар бүгдийг захиалж болдог шүү дээ. Өөрөөр хэлбэл mass customization буюу одоо ингээд массаар нь одоо ингээд өөрийнхөө хэрэглээндээ зохируулад өөрийнхөө сонирхол зохируул захиалдаг ийм системээр явчихж байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө Монгол хүн маань одоо жишээл бүх мэдээлэл хангалттай байх юм бол тэр хүн ч гэсэндээ өөрийнхөө яг чөлөөтэй мэдээлэлээр дамжуулаад өөрийнхөө хүссэн зээл авах боломж нь бол явандаа бол бүрдэх юм а. Тэгэхээр тэрний эхлэл нь бол энэ аппликейшны зээлээ л гэж харж байгаа. Тий, ер нь эхлэл шатандаа явж байна л гэж байна шүү дээ. За тэтгэврийн зээл дээр бол холбоотой нэг маш олон гомдлууд байдаг. За манай Монгол улс чинь тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэлээ шүү дээ. За тэрнээс хойш бол тэтгэврийн зээл авах ахмадын тоо эрс өссөн. Бүр. Тэгээд гол зорилго нь юу юм бэ гэхээр нэг талдаа авах хэрэгцээ байгаад байдаг. Нөгөө талдаа болохоор нөгөө төр засгийнхан одоо танаа танхимынхан ч юм бол ингэж ярьдаг байхгүй. Үр хүүхдүүд наваад идчихэд байна. Тэр ахмад насанд очихгүй байна. Сарын дараа тэр ахмад настаа хоосон байна гэд. Ахмадууд нөгөө талдаа юу гэж ярьдаг вэхээр бид нар үр хүүхдүүдтэйгээ идэхгүй бол өөрөө хинтэйгээ идэх юм тий. Энд авчлаа байх ёстой шүү дээ гэд.
Тэгээд нөө харьцаанууд бас чухал үлээд байдаг. 70 30 50 50 гэдэг маш олон нөлөөнүүд ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэтгэврийн зээл дээр ямар өөрчлөлт бодлого хийвэл ер нь цаашдаа зүй зохистой. Одоо сая энэ төрийн ордны баруун талд бол бас хэсэг хамтууд чагслаа шүү дээ. Яг энэ тал дээр. Одоо жишээ нь 50-50 харьцаа байгаа шүү дээ, тий. Энийг ерөөсөө 60-40 болгоё гэсэн иймэрхүү. Тэгэхээр харьцаануудын тал дээр та ямар бодлоо? Тэгэхээр яг эхлээд тэтгэврийн зээлээр нэг гол юм анх хэрэгтэй л да. Юу н альч зээлүүлээ гэсэн тий. Тухайн хүний онцлог нөхцлүүдийг ер нь сайн мэдчихвэж зээл өгсдөө л да. Өнөөдөр бол яг зүгээр л ингээл өөр орлогын харьцаа 50-50 ч гэдэг юм уу. Тоон хүний цаанаа одоо хүүхдүүдтэйгээ амьдраад байгаа юм уу, ганцаараа амьдраад байгаа юм уу тий. Гэрт нь ажил хийж байгаа өөр хүн байгаа юм уу байхгүй юм гэж судлахгүйгээр л зүгээр шууд ингээд автоматар зээл шийдэд байгаа нь өөрөө нэг асуудал болоод байна шүү дээ. Гэтэл одоо жишээлбэл юу гэдэг та бүхэн мэдж байгаа цэрэг цагдаагийн байгууллагад ажилласан залуучууд ер нь бол нэг 38-д 40-д тэтгэврээ харж байгаа усуд байна. Тэр усуд бол 65 хүртэл идэвхтэй хөдөлмөр хийх боломж байгаа. Тэтгэврээ авлаа хажуугаар нь бас бизнес хийх боломж байна. Тэгэхээр тэр хүний онцлог нөхцөл байдал өөр байна. Гэтэл одоо нэг гэртээ ганцхан тэр тэтгэврийн хүн тэтгэврээ авдаг орлоготой бусд нь орлогогүй амьдрадаг нэг айл байна. Тэр айлын нөхцөл байдал нэг арай өөр. Тэгэхээр чин тухайн хүний онцлогийг судалж ээж уулан зээл өгстой. Тэр хэмжээнд хүрээгүй өрсөлдөөн тэр түвшинд очиж байгаагүй байгааг л одоо өнөөдрийн тэтгэврийн зээлийн энэ гомдол харуулдаг байгаа. Уул нөхцөлдөө болохоор миний түрүүний ярьдаг mass customization буюу одоо тухайн хүний онцлогийг мэдрээд арилжааны банкуд болохоор за энэ хүнд бол ингээ 24 сараар ийм өхөд болдго юм энэ хүн төлж чаднаа гэдэг энэ боломж нь нээлттэй байх хэвээр. Нөгөө нөхцөл байдал нь арай хүн байгуул тэрэн дээр бол одоо жишээлбэл арай хатуу нөхцөлтэйгээр энэ хүнд бол 12 сар өхөн зөв тэж гэдэг юм уу энэ балиа тооцож өгөх хэрэгтэй байхгүй. Өнөөдөр бол Монгол улсад одоо хамгийн доотлын одоо амжиргааны доодогч нь ч өөрөө 450 мянган төгрөг байгаад байна шүү дээ. Тэгэхээр чин 450 мянган төгрөгөөс төгрөгөөр хүн зор байж амьдрах гэдэг. Тэгэхээр энэ бүгдийг бол сайн тооцож иж бол өгстэй маа гэдгийг хэлмээр байна. Нөгөө талдаа болохоор бол одоо тэтгэврийн зээл яг өнөөдөр бол ингээд ерөнхийдөө тэтгэврийн түвшин маань ингээд өссөн учраас ингээд нөгөө зээлийн хэмжээ нь 2-3 дахин одоо өмнөх тэглжийн хуйс өссөн гэдэг ийм л байдалтай учраас нөгөө хүмүүс маань тасчаад байна шүү дээ. Гэтэл бид нар ер нь цаашдаа түрүү хоёулаа нэг санхүүгийн боловсрол гэж ярьлаа. Өөрөөр орлогын харьцаа 50% гэдэг бол бас дэлхийн нийтийн байдаг л жишээ. Тийм учраас бол энийг бол бид нар дагаж мөрддөг. Тэрнийхээ хүрээнд харин хэрэглээ зээлийн хүрээнд 30 сар хүртэл зээл авах нь боломж нь нээлттэй байдаг. Тэрэндээ банкуд нь тухайн хүнийхээ онцлог нөхцлүүдийг судлаад шийдвэр гаргадаг. Тэр хэрэглүүг л очих ёстой байл гэж бодод байгаа. Тий. За тэгээд тэр нэг ипотекийн зээл дээр одоо залуучууд бол маш их одоо ипотекийн зээлийн эрэлт хэрэгцээ их байдаг. Одоо би шинэ ипотекийн зээлэнд ороход бол 3 сар хүлээж аваад орох шин. Тэр ойчрдоо хүлээж штэ. Тэрнээс биш дараагаар нөгөө судлал модуулах гэх дахиад процессууд явдаг тий. Тэр би бас таны намтрыг харлаа л та. Та бас худалдаа хөгжлийн банкнд бас ажиллаж ирсэн байна. Тэгээд худалдаа хөгжлийн банкны тэр мэдрээ захирал бол энэ ипотекийн зээл дээр голчж оролцсон гэдэг өөрөө нэг ярилцлага өгсөн байсныг одоо би худлаа санааг бол тэгж ярьж ирсэн. Тэгэхээр танай банк бол ерөнхийдөө санаачлагтаа оролцож ерөнхийдөө тэр Монгол банкнтэй мэдээлэл одоо ингэж өгөж иймэрхүү маягаар иймэрхүү схемээр бас ингэ зээл өгөх ёстой маа. Тэг ингэж өгж болох юм а гэсэн иймэрхүү саналуудыг хэлжсэн байх гэж ойлгож байгаа. За хамгийн гол чухал зүйл нь бол яаж ипотекийн зээлийг хүртээмжтэй болохгүй гэдэг асуудал байна. Хоёрдугаарт ипотекийн зээлийг яаж хурдан шуурхаа болгодог болох вэ гэдэг асуудал байна. Гуравдугаарт яаж их усүрийг одоо нэмэгдүүлэх вэ те? Их усүр сайтай болохгүй гэдэг асуудал байгаад байгаа байхгүй. Тэгэхээр ийм олон хүчин зүйл байгаад байгаа учраас эцсийн эсэд хэрэглэгч маш хурдан шурхаал миний саний хэлдэг авах гэдэг шүү дээ. Тэгэхээр ипотекийн зээлийг яаж чанарын сайжруулах вэ? Тэгэхээр энэ эхлээд явсаар байгаа нөгөө их усруудын юм дээр очиод байгаа. Өнөөдөр одоо Монгол улсад нэг 10 их найт төгрөгийн ипотекийн зээл гарсны нэг 68 орчим хувийг нь Монгол банкны их усэр эзэлж байгаа. Үлдсэн 30% нь болохоор арилжааны банкны их усэр эзэлж байгаа. Арилжааны банкнуудын одоо нийт их усрийнх нь хугацаатай хадгаламж хамгийн урт хугацаатай хадгаламж байхгүй. Гэтэл нөгөө хугацаатай хадгаламжууд дандаа 1 жилийн хугацаатай. Ипотекийн зээл ч өөрөө 30 хүртэл жил байгаа шүү дээ. Тэгэхээр 30 хүртэл жилийн мөнгийг 1 жилийн хугацаатай хадгаламжаар ингээд санхүүжилт гаргаж биднээс нэгээс их 5 жил хүртэл 3 жил хүртэл хугацаатай ийм хадгаламжууд хэрэгтэй байгаа. За нэг талтай. За ингээд иргэдийн хадгалж байгаа хугацаа нь бол голцоо 1 жил. За нөгөө 1 жилийн дотор байгаа хадгаламжуудаа хараад үзэхээр 50% нь болохоор 6 сарын дотор. Яагаад хүмүүс 6 сарын дотор хадгалдаг нөхөр? За 6 сарын дотор ханш өсч магадгүй учраас яг богино хугацаатай хадгалж ханш өсвөл доллар болгоод ингээд чөлөөтэй өргүүлж болоод байна шүү дээ. Нэг. Хоёр талаар бол Монгол улсад энэ урт хугацаатай их усүр өөрөө их бага байгаа. Урт хугацаатай их усүр байх боломжтой газар нь бол нийгмийн дадлын ерөнхий газар мөнгө авахгүй. Хүмүүс тэтгэврийн сандаа урт хугацаатай мөнгө хадгалах хэрэгтэй. Тэнд чинь нөгөө би тэтгэврт гарна гэж тооцоолоо мөнгө хадгалаад тэр мөнгийг урт хугацаатай байршуулах хэрэгтэй. Гэтэл манай нөгөө нийгмийн дадлын ерөнхий газар нүртэл буцаагаал 1 жилийн хугацаатай хадгаламжинд хийгээд тахаар чинь яг мөнгө маань дандаа л 1 жилийн хугацаатай байгаа даа шүү дээ. Тэгэхээр ингээд их усүрний юм бүрдэхгүй байгаа нэг ийм асуудал.
За нэгэнт их усүр нь одоо зээлийнхээ эрэлт хэрэгцээс бага юм чинь энэ мөнгийг яаж зарцуулах гэдэг асуудал гарна. Тэгэхээр бүх хүний хэрэгцээг бол зэрэг хангах чадахгүй. Тийм учраас хамгийн түрүүнд нэг хэрэгцээтэй байгаа тэр зорилттой сегментийнхээ хүмүүсийг л ипотекийн зээлд хамруулахыг боддог. Өөрөөр хэлбэл одоо жишээлбэл гэр ороолоос хамгийн анх удаага байр авах гэж байгаа ч байдаг юм уу те. Анх удаага байр авах гэж байгаа юм ба шүү. Эсвэл анх удаага байр авах гэж гэр бүлч юм. Ийм эсхийг илүү дэмжихгүй бол 2 3 дахь байрын ипотекийн зээлийг өгөх юм бол энэ мөнгөний эрэлт нь угаасаа зээл нөгөө их усрээс өндөр байгаа учраас хэзээ ч хангахдахгүй байхгүй. Тийм учраас энэ дээр нэгдүгээр анхаарах хэрэгтэй. Хоёрдугаар болохоор бол бид нар ингээл зөвхөн 80 м квадрат 6% гэж бодод байна шүү дээ. Гэтэл чин байр чинь 100 м квадрат тавьж 100 тавьж болно. 120 м квадраттай байр нь ягаад жилийн 12% болж болохгүй те. 100 нь ягаад жилийн 10% тавьж болохгүй. Ингээ нэг юм ялгаатай. Хоёрдугаар ипотекийн зээл дээр нэрэлтээд байгаа байрны метр квадратын өсч идэв шүү дээ. Тэ? Одоо анх би өөрөө 2013 онд энэ ипотекийн зээл анх олгодод хамгийн анхны зээлийг олгоод тэр зээлийн хорог ахлал явж исэн. Тэр үеийн одоо метр квадратын үн өнөөдрийн метр квадратын хор бараг 4 дэх өсчихлээ шүү. Тэ? Ийм л ялгаатай байдаг учраас. Тэгэхээр одоо энэ яавал одоо тэр нөгөө байрны үн бас тодорхой хэмжээнд ингээд юугээ барьдаг. Тэгсэн мөртлөө ипотекийн зээлийн хүрэлцээтэй байх. Хин төрүүлж өгөх үү гэдэг тэр шалгуураа нэлээд сайжруулах хэрэгтэй л гэж харж байгаа. Тэгвэл одоо 2 3 дахь байруудаа аваад тэр болоод нөгөөх юм бол ипотекийн зээлийн их усрын хүрэлцээ нь бага байдаг. Яг миний асуух асуултыг та бас яг хариуллаа. Яг тийм. Өр орлогын чинь харьцаа хүржил байвал одоо би худлаа санаагүй болоод нэг хүн өөр дээр 8 ипотекийн зээл авсан байна гэх юм. За 8 байтугай 5 6 4 мөрөн гэд нөгөө өр нь юу нэрдэг цалин хүрээд идэг. За яг тэгээд өгөөд идэг. Иймэрхүү асуудлууд байгаад байдаг тий. Тэр энийг журмаараа зохицуулаад анх удаагаан байр авч байгаа хүмүүст илүү төлхөө өгдөг. Ийм нөхцөл байдал бол явах шаардлагатай болчиход байгаа шүү дээ. Энэ бол тий. За би тэгээд нөгөө бас хадгаламжийн талаар бас танаас нэг юм асууя гэдэг. Та бас хадгаламжийн талаар сайн дурдлаа. Энэ банкуд хадгаламжаар өрсөлддөг болоод байна. Хадгаламжийн хүүгээр. За манайх тийм өндөр шүү. Манайх юм өндөр шүү гэд. Тэгээ эргээд нөгөө хадгаламжийн дээр очиход за яг одоо ингээд би ойлгож байна л да. Ингээ Япон Мопонд бол одоо ингээд хадгаламжийн хүү бага байдаг. Тэгээ зээл нь их байдаг гэд. Иргэдийн бол ингээд зөндөөл ярьдаг. За тэнд бол нөгөө бидний нөгөө байнга одоо 30 гаруй жилд ярьсан чинэлэг дундаж давхрах тэнд бол байна л да. Мөнгө хатгах чадамжтай. Манайд чинэлэг дундаж давхрах байхгүй байна л да. Тийм учраас яг энэ хадгаламжийн хүүгээ өндөр болгоод ингээд хөөцөлдөд байдаг юм болов уу гэж би ойлгодог. Тэгвэл ингэж хөөцөлдөх нь энийг зах зээлийн эрүүл зарчим уу юм уу? Тэ? Энд чинь нөгөө зах зээлийн хуулиар эрэлт нийлүүлэлтийн хуулиар явдаг гэж үздэй тий. Тэгэхээр энэ ч бас жоохон зөрөөд байна. Нөгөө талдаа зээл авах хүмүүсийн хууль чинь. Үгүй өсөд шүү дээ тий. Тэг яг тэгэхээр энэ хадгаламж бол та өөрөө яг зөв ярьж байна тий. Хадгаламж байж нөгөө талын зээл гарна. За тэгэхээр хадгаламжийн хүн өсөөд байвал зээлийн хүн өсөөл л гэсэн. Тийм ч учраас одоо манай сая одоо зээлийн үг болох стратегийн хэрэгжилтийг хянах ажлын хэсгийн их хурлаар ажиллаад төвлөлтөд гаргасан л да. Ялангуяа энэ банкуд, арилжааны банкуд энэ хадгаламжийн тодорхой хугацаан дээр зах зээлийн дунджаас өндөр хүн амлаж одоо ингэж хоорондоо хүү өсгöd энергээд яваад зээлийн хүн нөлөөлөд дуурсан. Энэ дээр бас тодорхой арга хэмжээ аваач, зохицуултын арга хэмжээ аваач гэдэг чиглэлийг бол Монгол банкнд өгч байгаа. За жишээлбэл одоо Монголын одоо арилжааны банкны системд нэлээд давмгай байр суурьтай банк жишээлбэл 1 жилийн хугацаатай хадгаламж бүгдээрээ зарлахтаа жилийн 13-аас 14%-ийг зарлчаад яг бодит гэрээ ихтэй болохоор нөгөө үнэтэй 16 15%-тэй хийгээд байвал яах вэ? Нөгөө 17%-тэй хадгаламж авсан хүн чинь 20% зээл нэмсдэг. Ингээд хүүг өсгöd байхгүй. Тийм учраас энэ хадгаламжийн хүүгийн өрсөлдөөнийг бол тодорхой хэмжээнд зохицуулах шаардлагатай гэж харж байгаа. Нөгөө талдаа бол өрсөлдөөн өөрөөр хэлбэл их усрын эрэлт хэрэгцээ өндөр байгааг нэг талдаа харуулж байна. Нөгөө талын өрсөлдөөнийг бас тодорхой хэмжээнд зохицуулахгүй бол ингээд хит одоо давмгай байр суурьтай банкуд өндөр хүн амжчихвал дагаал зах зээлийн хүүг өсгöd байна. Энийг бол тодорхой хэмжээнд зохицуулах хэрэгтэй л гэж харж байна. Хуулиар зохицуулах хэрэгтэй үстэй тий. Зохицуулах хэрэгтэй гэж харж байна. За одоо ингээд хоёулаа нэг ялс та энд нэг товчхойн хариулт өгөөч гээд зээлийн хүүг хуулиар зохицуулах зарим хүмүүс шаардлагатай гэж үзэж байна. Зарим хүмүүс шаардлагагүй маа гэж үзэж байна. Тэгэхээр зээлийн хүүг хуулиар зохицуулах шаардлагатай юу? За дээд босго, доод босго төр гэдэг юм байна шүү дээ. За доод босго нь шүү. За дээд босго нь бол нэг хэд байдгийн те. Тэгэхээр яг энийг хуулийн дээр тавиад өгөх нь зөв үү? Ер нь бол одоо нөгөө нэг зээлийн хүүг бууруулах орчныг бүрдүүлэхийн тулд хуулинд өөрчлөлт оруулах шаардлага бол байгаа юм. Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтооё гэдэг саналтай эдийн засгийн нартай бид нар бас ажлын хэсгийн хүрээнд уулзсан. Гэхдээ зээлийн хүүгийн дээд хязгаар ямар тохиолдолд яаж вэ гэхээр хэрэглэгчийн эрх ашигыг зээлэгчийн эрх ашигыг хамгаалах зорилгоор тавьж байгаа байхгүй. Жишээлбэл Япон улсад тэгэхэд бол одоо жишээлбэл дундаж зээлийн хүн 3-аас 4% байхад зээлийн дээд хязгаар нь 20% байх жишээд. Ийм байгаад байгаа байхгүй. Гэтэл одоо бол манай зарим хүмүүс болохоор шууд зээлийн хүүгийн дээд хязгаарыг 15 ч юм уу
14-гээр тавьчих юм шууд зээлгүй борчих юм шиг бодоод байгаа. Гэтэл бол тийм байхгүй. Гэтэл нөгөө сая түр хоёлаа ярьж та хадгаламжууд Аржин банкуд өөрсдөө 14 15-аар хадгаламж авч яаж 14-аар зээлэхүүд те. Ийм боломж бол байхгүй байгаа байхгүй. Тийм учраас бол энд бол одоо зээлийн хүүг бууруулах орчныг бүрдүүлэх хууль эрхцэн өөрчлөлтүүдийг бол зайлшгүй хийх шаардлагатай байна гэж харж байгаа. За таны урьдаг одоо онцлох та сэдвэрүүг хоёлаа оръё. Гол өрсөн шалтгаан нь бол ерөөсөө энэ л дээ. За виртуал хөрөнгийн зах зээлийн те. Та бол ямар ч байсан ингээд энэ ажлын хэсгийг ахлаад ингээд явж гин те. За хууль ингээд санаачлах гад байна гэж би ойлгож байна. За тэгтэл танаа улсын хурлын дарга бол хэлсэн шүү дээ. Танаа танхимын дарга. Улсын хурал гэдэг чинь зүгээр байгаа юмыг ингээд байгаа чигээр нь байлгах гэж байдгүй маа. Өөрчилж шинжилт хийхин төлөө явдаг юм аа гэдэг. Нийгмийн төлөөллүүд бас ярьдаг байхгүй. Энэ улсын хурлын гишүүд чинь дандаа нэг косметик засвар хийж байгаа. Вэ нэг өөрчлөөл ингээд нэг ганц хоёр заалтыг өөрчлөөд ингээд яг ард иргэдэд нэг яг хүртээмжтэй юм хийхгүй. Зоригтой байж чадахгүй юм гэдэг. Тэгэхээр энэ хууль дээр одоо жишээ нь шинжилсэн бүр найруулгаар орох гээд байна. Энэ хуулийнхаа ер нь агуулга та ажлын хэсэг одоо дүгнэлтээр тавьчихсан шүү. Гол агуулга санаа нь юу вэ те энэ тал дээр. Яг тэр виртуал хөрөнгийн одоо зохицуулалтын зохицуултыг судлах ажлын хэсэг гэдэг тустай байгаа. Тэр ажлын хэсгийг би ахалж байгаа л да. Энэ болохоор яаж вэ? Монгол улс болохоор виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгч гэдэг энэ одоо биржүүтэй холбоотой зохицуултыг хийцэн. Яг нөгөө виртуал хөрөнгө гэдэг нь юу байх юм? Тэр нь одоо яаж ангилагдах юм? Ямар эрсдэлтэй байх юм? Энийг яаж цуцлахын талаарх юм дутуу байгаа байхгүй. Тэгэхээр энийг би хийж өстэй гэж нэгдүгээр харж байгаа. Хоёрдугаар болохоор виртуал хөрөнгийн цаатал ашиглаж байгаа блокчейн гэдэг технологи маань өөрөө одоо өнөөдөр маш хөгжөөд их боловсронгуй болоод асар уртаа нийгэмд үзүүлэх нөлөө сайжраад эхэллээ л дээ. Жишээлбэл одоо виртуал хөрөнгө болохоор бол хүн ямар ч одоо хөрөнгөтэй байсан гэсэн одоо альж виртуал хөрөнгийн зах зээлд оролцоод бас өөр тодорхой хэмжээний орлого боломжийг бүрдүүлж байгаа. Жишээ болгоод хэлэхэд одоо жишээлбэл нэг юм арилжааны үйл хөдлөл хөрөнгө байлаа гэж бодъё. Одоо 100 м квадрат талбайтай. Гэтэл тэр 100 м квадрат талбайг одоо жишээлбэл хэрвээ зах зээлийн зарчмаар түрээслээд орлого олж болно шүү дээ, тийм ээ. Тэгвэл яг 100 м квадратыг 100 ширхэг юм койн болгоод 100 ширхэг юм койн болгоод тэгээд 1 м квадратаар 100 хүн эзэмш болохгүй дээ шүү дээ. Тэгээд орж байгаа орлого 100 гол хувааж байгаа юм байна. Иймэрхүү боломжуудыг яах нь виртуал хөрөнгийн одоогийн өнөөгийн технологийн боломж нь бий болгоод байгаа. Тийм учраас бол зах зээлд одоо иргэдийг чөлөөтэй оруулах боломжийг нээж өгж байгаа, хурдын сайжруулж өгж байгаа, бүртгэл шудраг байдлыг нэмэгдүүлж өгж байгаа учраас энэ виртуал хөрөнгөтэй холбоотой энэ шинэ хуулийн төсөл барья гэж зорж байгаа. Одоо тэгэхээр нөгөө залуучууд асуудалд орсон шүү дээ. Та санаж байна. Яг койн гаргаал энэ тэрийг сүлдө койн ч шүүвч болоод баах юу яасан. Ийм тэгэхээр та яг сая хэллээ шүү дээ. Иргэдийн оролцоог нэмэгдүүлдэг гэдэг. Тэр чи иргэд хамаагүй оролцоод яг тийм байдал үүсэх юм шүү. Энэс яг иргэд тэр 2021 оны үед ч юм уу те залуучууд ихээр оролцсон шүү дээ. Яг тэр үед болохоор мэдлэг багтай. Энэ одоо зүгээр ингээл койн гарчвал энэ аюу найдвартай юм байна. Аюу хурдан өсчих юм байна гэж итгээд хөрөнгө оруулсан улсууд байгаа бах. Тийм ээ. Зарим хүмүүс нь гатгшаа хийсэн байна. Би зүгээр яг судалгаа аваад үзэхээр 2019-оос 2024 оны хооронд бол Монгол улсаас нэг тэрбум 300 орчим сая долларын хөрөнгө гадаадын койн руу барьсан байл. Тэгэхээр дотоодод бол тэрнээс нэлээд бага барьсан. Гэхдээ мэдээж дотоод гарсан одоо тэр койнууд нь өөрсдөө арталтаа яг тодорхой хэмжээний яг эрсдэлгүй ямар бизнес хийх гээд байгаа тэр тайлбарыг манайхан сайн уншиж танилцуулгаар сэтгэлийн хөдлөөр хандаж бас алдсан зүйлс байхыг бол үүсэхгүй л гэж харж байгаа. Тэгэхээр яг л нөгөө санхүүгийн боловсрал дээр чи очиод ахаа зангидчихэж шүү дээ. Энийгээ сайн таниулах. Одоо улсын хурлын гишүүд энийг алдаа байдаг байхгүй. Хуулиа сурчилж явдаг. За яг нь төрийн мэдээллийн хэрэгслэгээд нэг эмгтээлийн нэтэрийг гаргадаг л да. Тэгтэл хуулиа сурчилж явахгүйгээсээ болоод нөгөө хичнээн сайхан үр дүнтэй сайхан хууль гарсан ч гэсэн тэгээд иргэдийн боловсрал гэдэг юм дээр очиод бас л ингэж ундаг. Тэгэхээр энэ байдлаас урьсан сэргийлэх бас арга хэмжээнд давхал ёстой юм тийм. Яг манай монголчуудын хувьд бол бас нэг шинэ юмд их тэг соргоог бас ханддаг. Тийм учраас мэдээж сургалт мэдлэг ухуулгыг бол сайн хийж байж тэрийг томилох тал дээр ажиллах хэрэгтэй. Тэн дээр бол өөртөө чинь санал нэг байна. Тийм ажил хийх хэрэгтэй. Миний түрүүний ярьдаг тэр ер нь нөгөө би чинь зээлийн хөв бууруулах тухай ажлын хэсгээр ажиллаад дүгнэлт гаргаад за тэгээ ийм тодорхой хуулиуд өөрчлөлт оруулъя гэж яриад байна шүү дээ. Энд дээр чинь юу вэ нөхөр ерөнхийдөө Монголын одоо энэ зээлийн хөв өндөр байгаад чинь олон хүчин зүйл нөлөөлж байгаа. За нэгдүгээр Монгол улсын өөрийнх нь макро доктортой орчин гэдэг буюу одоо жишээлбэл те Монгол улсын эдийн засаг өөрөө ямар шиг эрсдэлтэй бэ гэдэг асуудал байгаа байхгүй. Өөрөө ч түрүү ярьсан уулуурхаас сэтгэхийг хамаарсан эдийн засаг байна. Энийгээ болио гэхээр энэ бол нэг хилээд шууд болчтгийг асуудал. Энэ бас тодорхой хугацаа шаарддаг. Энэ хугацаа хэрэгтэй. За хоёрдугаарт нь болохоор бол экспорт байна. Экспорт гэхээр дахиад уулуурхаа орчин. Тэгэхээр уулуурхаан бус экспортын салбарыг дэмжих. Тэр нь бол хөдөө аж ахуй, мал аж ахуй, ноолуурын бүтээгдэхүүнүүдэд бид нэр экспорт чаддаг болох хэрэгтэй байна. Бүрэн ашиглаж чаддаг болох хэрэгтэй байна. За дараагаар нь гадаад валютын албан нөөц гэдэг асуудал байна.
Энэ гадаад хуулийн албан ёс яаж үрдэх вэ гэхээр Монгол улс гадагшин бүтээгдэхүүнээ тодорхой хэмжээнд борлуулж байж тэрний үр дүнд гадаад хуулийн албан ёс үрж байгаа. Энийг бид нэр зохицуулж чаддаг. Ингээд ийм орчинд бүрдсэний дараагаар нэг Монгол банкны хийгээд байгаа санхүүгч болохоор энэ ажлууд нь илүү үр дүнтэй болдог юм аа. Тийм учраас манай ажлын хэсэг болохоор яг өнгөрсөн 4 жилийн стратегийн одоо хэрэгжилт маань яг үр дүнд хэрэгжээгүй байна гэдгийг цааш шалтгаан нь болохоор Монгол улсын өөрийнх нь макро эдийн засгийн асуудал нь бас нэлээд бас суур юм дээр өөрчлөлт хийж чадаагүй учраас бол хэрэгжилт нь хэрэгжээгүй байна л гэж дүгнэсэн юм. Тэр зээлийн хүүгийн зорилт төвшин гэж та бас ярьсан шүү дээ. Хүрэхгүй байна гэх тээ. Тэгэхээр энэ ер нь хизээ хүрэх боломжтой бай. Тэгээд ерөнхийдөө бид нар чинь нэг энэ зээлийн хүүний асуудал гэдэг чинь л ард түмний л одоо хамгийн гол анхаарах зүйлийн нэг болчиход идэг шүү дээ. Яг 20-24 оны стратегид бол ерөөсөө сарын 1% зээлийн хүүгийн түвшин түргээл гэдэг зорилго тавьсан байхгүй. За ингээд сарын 1% зээлийн хүүгийн түвшин түргэе гэсэн чинь гадаад орчин дээр ковид гараад. За дараагаар нь Орос Украины дан эхлээд. За тэгээд энэ тарифын худалдааны дан ингээд маш олон хүчин зүйл гадна талаас дандаа сөргөөр нөлөөлсөн. Гадна талд одоо жишээлбэл нийт одоо хамгийн эрсдэл багтай зээлийн хүн нь болохоор Америкийн төв банкны үед гэхгүй. Тэр одоо 0.1% байсан ч одоо жилийн 4.5% болсон байх ч гэдэг. Тэгэхээр ингээд гадаад орчинд их сөрөг нөлөөлөд үүрсэн. За нөгөө талдаа Монгол улс маань болохоор энэ хооронд бас уулуурхайн салбарыг дагаад эдийн засаг маань маш сайн тэлсэн. Дотоодын төлөв маань одоо 80 их 80 төгрөг хүртлээр тэлсэн. Үүнийг дагаад манай төсөв яг адилхан 2 дахин их өсөв явцсан. Уул нь болохоор ихэнх улсууд яадаг вэхээр яг эдийн засгийн мөрчлөгийн эсрэг бодлого явуулдаг. За хэрвээ бид нар ингээд эдийн засаг маш хүчтэй тэлж байгаа бол дагаад яг бид нар илүү хоримтлаа бүрдүүлээд төсвийнхээ тэлтийг бага барих хэрэгтэй байсан байхгүй юу. Тэгэхдээ яг төсвөө дагаад бүх эдийн засгийн дагаад төсвөө адилхан тэлсэн. Энэ нь болохоор бол эргүүлээд нөгөө нэг Монгол банк бодлогын хүүгээ өсөхөөс өөр аргагүй байдал төргээд ингээд явцсан байна. Тэгэхээр бол Монгол банкнаас ч тэр санхүүжилт хороолцоос өөр өөрсдийн хийх ажлуудаа тодорхой хэмжээнд хийсэн. Гэтэл нөгөө тэр бодлогын үр дүн хэрэгжих юм нь болохоор макро орчин болохоор тэр суурийн хөрсийг бий болгож өгөх учраас энэ бодлогын дүнжөөнөйг тэгэхээр хууль эрхцэн орчинд одоо жишээл хэд хэдэн арга хэмжээг өөрчлөлт оруулаад тийм. За дээрээс нь Монгол банк санхүүжилт хороноос бас хэд хэдэн арга хэмжээг авч чадах юм бол ер нь 4 жилийн хугацаанд бас жилийн 12% төвшөнд бас хүүг авчих боломж бол байна л гэж харж байгаа. Гинтийн одоо гадаад шок орж ичихгүй л бол гэж хараад байгаа байхгүй. Үүний тулд болохоор бол одоо жишээлбэл бид нар одоо хэд хэдэн арга хэмжээ авч байгаа. Ялангуяа их усүрийн зардлыг бууруулахтай холбоотойгоор Монгол улсад одоо нийт бүрдэж байгаа их усүрийн 40 орчим хувь нь бол харилцах данс болон хугацаагүй хадгаламжаас бүрдээд байгаа. За энэ мөнгө бүгдээрээ тийш зээл рүү гардаг. Энэний одоо нэг 20-25 орчим хувь нь л яг зээл рүү гардаг. Ядаж энэ хэсгийн одоо жилийн 3-7% хүү төлөөд байгааг нь одоо болиулъя. Ковидын үед бол бид нар хүү төлөхгүй байж үзсэн. Тэр үед бол одоо 21 онд зээлийн хүүд нэлээд бурсан шүү дээ. Тийм учраас энэ хүүг баг болгоё. Хуулинд нь өөрчлөлт оруулаад гэдэг нэгдүгээр зарж. За хоёрдугаарт нь болохоор бол түрүүнийг ярьсан арилжааны банкуудын өсөлтөн гэдэг хадгаламжийн өсгөөд байна. За тэгэхээр арилжааны банк болон өөр өөрийн онцлог нөхцөл байдалтай байна. Тийм учраас арилжааны банк болон одоо харилцагтай өгөх тий ямар ч хамгийн эрсдэлгүй харилцагтай өгөх зээлийн хүүгээ зарладаг болгоё гэж. Одоо жишээлбэл магадгүй одоо хаан банк бол одоо хамгийн том банк байлаа. Хаан банкны одоо хамгийн эрсдэлгүй харилцагтай өгөх зээлийн хүн одоо Капитал банкнаас өөр байх ч тий. Ингээд банк болго өөр өөрийнхөө зарлая гэж байна. Энд чинь өөрөө бас тодорхой хэмжээнд яг зээлийн хүүг өрсөлдөөний төвчрөөр авчиж байна л гэж харах хэрэгтэй. За тэгээд одоо дээрэс нь болохоор л одоо энэ их усүрийн зардлыг бууруулахтай холбоотой бусад ажлуудыг зохион байгуулж хийя гэдэг. За дээрэс нь болохоор зээлэгчдийн хувьд болохоор бол энэ ялангуяа бизнес эрхлэгчдийн хувьд талбараад байгаа асуудал нь нөгөө нэг барьцаа өрөнгө банкуд тавьсан байгаа гэдэг. Нэмэлт эргэлтийн өрөнгийн зээл хэрэгтэй болоод байдаг. Тэр үед нь дахиад үйл хөдлөнгийн барьцаа нэхэд байна. Энэ асуудлыг зохицуулахын тулд яаж юм нэхээр одоо нэг бэлтгэн нийлүүлэлттэй холбоотой мэдээллүүдийг зээлийн мэдээллийн сангийн баяжуулаад тэр үнийг барьцаагүй зээлэх боломжуудыг бүрдүүлэх гэдэг юм олон ажлуудыг бол хууль эрх зүйн орчинд нь өөрчлөлт оруулж байж бол зээлийн үг бууруулах орчин бүрдэхэр байна гэж харж байгаа. За нөгөө талдаа бол зохицуулагч байгуулах Монгол банк болон санхүүгийн зохицуулах орноос энэ чиглэлээр бас тодорхой арга хэмжүүдийг авах шаардлагатай. Ялангуяа бизнесийн зээлзэгчдийг дэмжсэн арга хэмжүүдийг бас авах шаардлагатай байна гэж үзсэн байна. Та бүхний наад дүгнэлтэн дээр чинь зээлийн батлан даатгалын сангийн тухай юу санал одоо төр одоо жишээ нь ипотекийн зээл олох гэж залуучуудад 20%, 30% батланд хаяад байгаа шүү дээ. Энэ их усүрийн бас шийдэд өгчээ гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас дүгнэлт гаргасан зүйлүүд бий юу? Яг ер нь одоо зээлийн батлан талтын сан маань жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, ипотекийн зээлийн залуучуудад өөрчлөлт гаргах гэдэг ийм зорилгоор ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зээлийн батлан талтын сангийн энэ хүрээг өшөө өргөжүүлэх шаардлагатай байгаа байхгүй. Тийм учраас өргөжүүлэхийн тулд яг зээлийн батлан талтын сан чинь бас зүгээрч байгуулах. Энэ чинь өөрөө төрийн өмчийн
компани гэхгүй. Энэ байгууллагын дөрмийн санг зааш нэмэгдүүлж байж бас цаашаа эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх хэрэгтэй байдаг. Тийм учраас бол бас тэрхүү чиглэлийн ажлуудыг тусгацсан байна. За тэгээд дараагийн нэг асуудал нь одоо энэ сая оны өмнө миний санаж байгаа 500 тэрбум доллар биш 500 сая доллар одоо нэг хот бонд босгоод ороод ирлээ шүү дээ. Тэгээд энэ Монголын нэг валютын нөөцийг тодорхой хэмжээнд бас нэг гайгүй төвшөнд барьлаа гэдэг нэмэгдүүллээ гэдэг. Тэгээд бид нар чинь валютын нөөцөө яаж одоо нэмэгдүүлэх үү гэд одоо зөндөл юм ярьдаг. За сая одоо сангийн сайд хэлсэн алт гурав хөтөлбөрийг хэрэгжүүлъя гэх. Гэхдээ алт гурав хөтөлбөр дээр бол нэг онцлог нь татваргүйгээр хэрэгжүүлъя гэдэг би ийм ойлголтод хүрээд нь шүү дээ. Гинтийн ашиг 68% татвар гэдэг янз янз юм байсан шүү дээ. За энэгүй юм явах юм байна гэдэг би бас нэг талдаа ойлгож байна. За нөгөө талдаа саяын сэлб дэд түүгээр зөндөө асуудал гарсан. За Улаанбаатар хот бүтээн байгуулалт хийх гээд байгаа юм байна гэсэн санааг би танд ярих гэдэг шүү дээ. Дараа нь ханы материал. Энийг дагаад нөгөө зээлийн асуудлууд ч хөндөгдөж эхэлнэ тий. Тэгэхээр эндээ тохирсон хууль эрх зүйн орчин байна. Хоёул ипотекийн зэрэг ярьсан. Одоо аж ахуйн нэгжүүд тийм үү. Одоо тийм бизнес эрхлэгч байгаа хүмүүс ямар таатай боломжийг яаж энэ санхүүгийн юунаас бүрдүүлж болох вэ? За тэгэхээр ерөнхийдөө бид нар бас эдийн засгийн байгууллагууд дээр надад асуудал чи яригдсан. Тэгэхээр бол хот бол ямар ч байсан өөрөө ингэ тендер зарлаад үе шаттайгаар тэр нөгөө 500 сая босгосон бондоос хөрөнгөө болохоор гүйцэтгэгч байгууллагуудыг шийдвэрлэх юм билээ л дээ. За тэгэхээр тэн дээр одоо Монголын барилгын компаниуд туслан гүйцэтгэж хийж байгаа ажлынхаа өрөөнд тодорхой хувийг нь өөрөөсөө гаргах шаардлага гарна шүү дээ. Тэрэн дээр нь бол мэдээж арилжааны банкуд бол тухайн нөгөө компанийнхаа одоо түүх эзлийн түвшингээс хамааралаа зээлжүүлэл ингээд л явуулах баг. Зүгээр тэр цааталт нь үүсэж байгаа нөгөө ипотекийн зээлийн эрэлт хэрэгцээ нь бол мэдээж маш ихээр нэмэгдэх гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрийг нь одоо хангах хэмжээний их усүр яг өнөөдөр шууд бэлэн байна уу гэвэл бэлэн биш байгаа. Гэхдээ одоо нөгөө төр хоёлоо ярьсан шүү дээ. Яг зорилттой түлэг тийм анх удаага байр авж байгаа ч юм уу энэс их зөрүүлсэн бодлого дээр яаж анхаарах вэ гэдэг нь бол тустай асуудал. Энэ дээр болохоор тодорхой хэмжээнд засгийн газраас тусгай сангууд гаргаад тэр сангаасаа тэр хөрөнгөө зарцуулах ийм боломж бол барах байх. Мэдээж хүн болгоны хэрэгцээг бол хангах боломжгүй л гэдэг байхгүй. За одоо улсын хурлын гишүүний ч хувьд бас нэг асуулт байна. Та энэ зүүн бүсээ сонгодлоо тий. Бүсчилсэн хөгжилгээд манайх ч одоо зөндөө ярьсан шүү дээ. За бүсчилсэн хөгжил одоо энэ тойргийг томсгоё тий. Гишүүдийг ингээ тийм үү. Ингээд энэ тал руу ер нь ямар ажил хийж байна. За ялангуяа та тэр тойрог руугаа хандсаар ямар ажил хийж байна тий. За тэгээд нөгөө нэг мэрэгжлийнхэн давуу тал нөгөө юуг ашиглаад энэ санхүүгийн хөдөө орон нутгийн иргэдэд нэг гол онцлог нь санхүүгийн үйлчлэгээ тэр болгон хүрч чаддаггүй байхгүй. Тэ тэр хүртээмжтэй яаж хүрэхгүй те. Энэ талаа би бас таныг бас ажиллах байх гэж одоо хараад л байна л да те. Яг ер нь одоо мэдээж ингээд зүүн бүсийг тойргоор ингээд явж байгаа. Технологи бас хурдтай хөгжихийн нэг сайн талж байна, сул талж байна. За ингээд ерөө сумын банкар орох юм бол 2-3 хүнтэй л байна. 2-3 хүнтэй тэгээд ихэнх нэг хүн гүйлгэн дээрээс байгаа. Нөгөө нэг дотроо улсууданд зарцуулаад ингээд яг нөгөө нэг сумын бизнес эрхлээд байгаа хүний одоо онцлог те нюансыг ойлгоод зээл шийдвэх асуудлууд жоохон учир тутагтай байгаа юм уу та гэж бол харж байгаа. За тэгээд сумынхаа амьдралыг одоо хамгийн сайн мэдж байгаа усуд бол ер нь тухайн суманд амьдарч байгаа хүмүүс бүгдээрээ сайн мэдж байгаа шүү дээ. Тэгэхээр ялангуяа хөдөө орон нутг руу чиглэсэн энэ санхүүгийн асуудал дээр ер нь тухайн суманд үйл ажиллагаа болж байгаа хадгалан зээлийн хоршоо бол нэлээд үүрэгтэй юм байна. Ер нь цаашдаа илүү үүрэг тодорхой болж гарч ирэх юм байна гэж би харж байгаа. Би анх бас Хас банкнд ажиллаж байгаа үед бол бид бас энэ хадгалан зээлийн хоршоодыг франчайзаар хөгжүүлдэг байсан. За тэр үед болохоор жишээлбэл Баян Үлгэн цэмгийн Цэнгэл сум, Ховдын дөрвөн сум ч гэдэг юм уу. Тодорхой аймагуудын зарим суманд тухайн сумандаа үйлчлэж байгаа хадгалан зээлийн хоршоо нь хамгийн том одоо ашиг олдог, сумандаа татвар төлдөг ийм байсан. Одоо ч байгаа юм байлаа. Тэр бол ер нь хэрвээ сумандаа хадгалан зээлийн хоршоо зөв хэлбэрээр олоод ажиллах юм бол боломжтой гэж харж байгаа. Тийм ч учраас одоо сая Болонтия гишүүнээр ахлуулсан юм санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл одоо өргөн баригдах гээд явж байгаа. Энэ ажлыг бол би ажиллаж байгаа. Тэгэхээр санхүүгийн оршуудыг бол нэлээд өдөө оролдогроо дэмжиж ажилланаа гэж бол харж байна. Зүүн бүсийн хувьд болохоор бол ер нь бол одоо түүхэн аялал жуулчлал, эрчимцэн хөдөө аж ахуйн хоёр салбарыг бол одоо тэргүүлэх салбар болгож хөгжүүлье гэдэг ийм зорилт тавиад ажиллаж байгаа. Тэгэхээр түүхэн аялал жуулчлал ерөөсөө л явсаар бол зам дээр л очиж байгаа. Зүүн бүс болохоор бол одоо Орос хятадтай хэлэлдэг 8 одоо ийм бомбттай. Тэгэхээр ядаж эдгээр бомбтуудыг одоо аймгийн төвүүдтэйг холбох энэ ажлуудыг хийглүүлье гэж зорьсон. За үүнийхээ өрөөнд бол одоо бичгтийн бомбтыг одоо баруун урт хоттой холбох ажил бол одоо энэ хагасаа өдрөөр нээлттэй хийгдэнэ. За ингээд үе шаттайгаар бол бүсийн одоо аялал жуулчлалын замууд маань баригдахна гэж бол ойлгох хэрэгтэй. За дараагаар нь бол Дорнот аймгийн одоо төвийг алах гол сумтай холбох одоо аялал жуулчлалын гол зам байгуулсан байгаа. Энийг холбох ажил бол хийгдэнэ гэдэг бол хэлмээр байна. За тэгээд дараагаар нь болохоор бол өлхний бомбтыг Дорнот аймгийн төвтэй холбох Баян уул Чавуулсан гэж чиглэлийн зам баригдах гэдэг иймэрхүү ажлуудыг бол эх жилийн хугацаанд бол төлөвлөж байна. За нөгөө талдаа бол эрчимцэн хөдөө аж ахуй Монгол улсын хувьд бол одоо хамгийн гол давуу тал маань одоо энэ
манай бэлчээрийн мал аж ахуй дээр бас байгаа. Тийм учраас бид ноолуураа гүрэн гүйцэд боловсруулад экспортод гаргадаг энийгээ сайн хөгжмөр байна. Хоёрдугаарт нь бид нарт одоо малынхаа мах дайвар бүтээгдэхүүнээ экспортлох энэ боломж руу чиглэсэн ажлуудыг бас сайн хийх хэрэгтэй байна. Энэний тулд болохоор бол тухайн чиглэлээр үйлчлэг явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих чиглэлийн ажлууд дээр нэлээ сайн анхаарч төвлөрч ажиллана гэж зорж байгаа. Хоёулын түрүү нэг юм дээр нэг юм дутуу орхичиж хоёулын төрөчийн асуулт руу нэг эргээд нэг альтгаа ороодох. Зээлийн хүүг бууруулах асуудал энэ тэрийгэл ер нь яригдаад Монгол банкнаас шийдвэрүүд ер нь гараад байдаг. Тэгэл эцээс нөгөө банкны зардлыг өсгөөд байна гэж ярьдаг шүү дээ, тий. Банкны одоо жишээ нь иргэдийн хамгийн их шүүмжилдэг юм чи одоо ипотекийн зээлийн 1% дээр нэг банкны зээл болгосны нэг шимтгэл аваад идэг шүү дээ. Гэх мэтлэн энэ бол ерөөсөн тэр банкны зардлын тал дээр авах ёсгүй маа, тий. Энэ бол байх ёсгүй маа. Банк тэргүү одоо хүүгээр юм бол хангалттай ашиг олдог шүү дээ гэдэг. Тэгэхээр энэ банкны зардлыг бууруулах тал дээр ер нь ямар алхам хийж болох вэ? Тэгэд энд эдгээр юмнууд миний саний дурддаг юмнууд ер нь хууль эрх зүйн зөв. Уул нь бол одоогийн байгаа Монгол банкныхаа зохицуулалтаараа арилжааны банк болохоор тухайн харилцагчид шимтгэлээ оруулахаар нөгөө сарын хүн хэд болгон бэ гэдгийг хэлэх хэрэгтэй байхгүй юу? Ойлгуулах хэрэгтэй байхгүй юу? Энэ ажил ингээд баг байна гэж бодож байгаа. За хоёрдугаар болохоор бол энэ шимтгэл хураамжтай холбоотой гомдол санал нэлээд их явсан шүү дээ. Тэгээ энэ дээр чинь дээч өгөх болохоор бол ер нь арилжааны банк бол бас энэ шимтгэл хураамж авах эрхтэй байна гэдэг талаараа бол дүгнэлт гарцсан. Тийм учраас болохоор гол нь арилжааны банк болохоор тухайн харилцагчид шимтгэл хураамжаа оруулахаар энэ сарын 1% гэдэг байгаа хүүчин, сарын 1.5 гэдэг байгаа хүүчин тийм ээ. Сарын 153 болоод байгаа мó, сарын 151 болоод байгаа мó гэдгийг харилцагтай сайн хэлж, харилцагч тэрэн дээр нь үндэслэж яг арилжааны банкуудын хооронд өрсөлдүүлж зээлийн хүүгээ сонгохдоо шийдвэр гаргах нь шүү дээ. Тэр боломжийг нэгстэл гэж харж байгаа. Энийг илүү сайн хийх ёстой л гэж үзэж байгаа. Тий. Харин яг тэр харилцагч дээр ч очиод тулаад байгаа байхгүй. Харилцагч за яг таны хэлдэг шиг хэлье. За би одоо харилцагч байлаа хэлье. Тань зээл өгөхгүй шүү дээ. Яг одоо манайх одоо журманы юм аа. За өөр газараас ингээд. Ингээд нөгөө нэг бидний ч нөгөө та хоёр түр зөндөө ярьлаа шүү. Зээл авах хэрэгцээ байгаад байдаг байхгүй. Ерөөсөн зээл авахын тулд бол одоо ерөөсөө юуг л юу хэлнэ шүү дээ. Би өстө язгааргүй баян хүнлээ шүү дээ ер нь тий. Тэгэхээр энэ тал дээр яг ингээд хүн өөрөө хэлээд идэг байхгүй тий. Тэгэхээр энийг л харилцагчаас биш харин тэр банкны тэр шийдвэрүүдээс бүх зүйл хамаарат байна л гэдгийг бид хэлээд. Тий. Тэгэхээр яг зөвхөн жишээлбэл шимтгэлгүй банк гэж болно шүү дээ. Харилцагч татахын тулд. Тэр болохоор тухайн банкны өрсөлдөөний бодлого гэдэг. За би манайх бол ямар шимтгэл авахгүй. Гэхдээ манай хүү 155 аа. Нөгөө банк нь болохоор манай хүү сарын 1.5 мөртлөө шимтгэл 1% ажиж болно тэгээ. Гэхдээ тэр хоёрын яг 1.5 таа гэх мөртлөө шимтгэл 1% гэхэд бодит хүн хэд болж байгаа юм бэ гэдгийг харилцаж хэлэх хэрэгтэй байхгүй. Тэнгүүд манайх шимтгэлгүй 1.55 гэсэн баг байна уу эсвэл нөгөө 1.5 аваад гэж хэлчээ дээрээс нь 1% шимтгэл авч байгаа баг нь. Тэрний харьцуулт их нь болохоор манай зээлдэгч, хэрэглэгч, харилцагчдад өөрсдөнд нь байна л гэж хэлэх гээд байхгүй. За хоёулаа нэг асуултаа арай бүрэн өөр төвшөнд хазаалгаад нэг юм би танаас нэг банкны хүн орж ирж байгаа, эдийн засгийн хүн орж ирж байгаа, банкир хүн орж ирж байгаа. Би нэг асуултыг асуухгүй ч ирсэн чадахгүй юм. Тэрээс хаман дээр ерөөсөн гарч ичээ болохгүй. Энэ залуучууд ингээд энэ подкаст энэ төр янз янз юм хийдэг л дээ. Тэгээд мөнгөө яаж хадгалах вэ гэж ярилцаад идэг байхгүй. Мөнгөө яаж хадгалах вэ? За ёстой таны хэлдгээр түрүүн coin гадагшаа гайл зарим нь ярьдаг. Зарим банкны хадгаламжинд хийчихээ тэр чинь найдвартай гээл ярьдаг. Зарим нь бонд чинь найдвартай гээл ярьдаг тий. Тэгэхээр зүгээр залуучуудаа зөвлөгөө өгөхүүднээс хоёлаа энэ мөнгийг яаж хадгалвал өөрөгөөчтэй бөгөөд тэрийг алдахгүй байх боломжтой байдаг. Ер нь бол яг зөвөр одоо Монгол хөрөнгөө байршуулах боломжтой шүү дээ. За банкны хадгаламж байна. За хөрөнгийн бирж дээр одоо тодорхой компаниуд сайн үйлчлэг явуулж байгаа компаниуд байнга ногд ашиг өгдөг компаниудын хувь цаанд байршуулж болж байна. Эсвэл одоо сар юм уу улирлаар одоо мөнгө юугийн хүүгийн төлдөг бонд байгаад байна. Мэдээж ингээд бүгд арай өөр эсэлтэй. За эсвэл тодорхой хэмжээнд мал аваад тэрийг одоо жишээлбэл хамаатан садан дээр өсгөхний боломж байгаад байна. Эсвэл үйл хөдлөнгөнд байршуулад тодорхой хугацаанд дараа үнэ өсөнгүүд мөнгө гаргаж авна гэдэг бодлого байж болж байна. Ч одоо эсвэл машин авч болж байна. Монголд ер нь цөөн төрлийн л одоо нэг юм байршуулах боломжууд байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ боломжууд байна. Тэгэхээр задуу хүн болохоор мэдээж одоо байршуулах гэдэг хөрөнгөө бодох хэрэгтэй тийм үү? За одоо эхлээд бүх мөнгөө нэг юмд бүгдийг байршуулчих юм бол бас нэг тодорхой хэмжээний эрсдэлтэй. За тэгвэл байршуулах боломжтой байна уу юу гэдэг. Тэгэхээр нөгөө хөрөнгийнхөө хэмжээнээсээ хамаарат бүгднгийн нэгдүгээр байршуулах уу эсвэл тархаан байршуулах уу гэдэг юм олон хувилбарууд байна. Тэгэхээр тэр бүгдээс сонголт хэрэгтэй. Монгол бол яг эдийн засгийн хувьд чөлөөтэй шүү дээ. Гадаадад хүртэл
гадаадд хүртэл хувьцаа авахд байршуулж болж байна, тийм ээ. Эсвэл валютаар байршуулж болж байна. Эсвэл одоо гадаадд байгаа одоо биткойн ч гэдэг юм уу тодорхой нэг өөр төрлийн арай үнцэн доктортой байгаа одоо хөрөнгөд байршуулж байна. Ийм боломжууд нь хүртэл нээлттэй байна. Гэхдээ энэ болон бол тодорхой хэмжээнд бүгдээрээ огт эрсдэлгүй гэсэн үг биш шүү дээ. Тэгэхээр эрсдлийн тооцоолж байгаа л хэлүүлэх гээл юм л да. Тийм, эрсдлээ тооцож байгаа л за өнөөдөртөө би одоо хамгийн найдвартай хийгвэл одоо арилжааны банкны одоо хадгаламжинд нэг тодорхой үе хийлээ. За дараагаар нь болохоор бол тухайн компани үйл ажиллагаа нь байнга өснө гэж бодвол хөрөнгөний биржид үйл ажиллагаа нь сайн явж байгаа компани хувьцаанд хийлээ. 10 жил, 5 жилийн дараа нөгөө хувьцааны маань өснө гэж бодож байгаа тийм компаниудын хувьцаанд хийх нь шүү дээ. За тэргээ дараагаар нь тогтмол одоо мөнгө авъя гэж бодоод тодорхой хэмжээний эрсдэлтэй гэвэл яг тодорхой хэмжээний бондуудад бас хийгээд удирлаар бас мөнгө авч болж байна. Хагас жилээр ч юм уу жилээр авч болж байна. Ийм хувилбарууд бол Монголд нээлттэй байна л гэж хэлмээр. Хоёулаа нэг санхүүгийн хүн юм чи бас залуучуудаа боловсруулах хөдөө шүү. Яг зүгээр тэрэн дээр бол яг ийм зарчим байгаа шүү дээ. Орлогынхаа 20% ямар нэгэн байдлаар байршуулаач л гэдэг асуулт байна. За өнөөдөр ингээ 3 сая төгрөгийн цалинтай байл гэхэд 20% хүртэл 600 мянган төгрөгийг сар болгон ямар нэгэн байдлаар байршуулж ял гэдэг л зөвлөгөө байгаа шүү дээ. Ер нь бол. За ойлголоо. За хоёулаа үнцэн асуулт руу нэрийг оръё. За энэ ингээд дүгнэлт ингээд явлаа тийм үү? Сугуурлын шуулган дээр очлоо. Одоо энэ чи одоо тэгээд дараагаар нь процессууд явж эхэлнэ тийм үү? Тэгэхээр та бүхний хүлээлт юу байна тий? За одоо яг өнөөдрийн орчныг яаж сайжруулна гэж төсөөлж байна тий? За дээрэс нь чаашдаа яг нэг одоо би чинь танд ярьлаа шүү дээ дагалдах хуулиуд гэдэг бас улсын хурлын зөндөө юм яригддаг шүү дээ. Дагалдах ямар хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Эндээс урган гарч байгаа. Яг ер нь бол одоо нэг зээлийн хүүм маань одоо яагаад өндөр байгаа нь вэ гэдэг судалгааг нэлээд хийцэн. За ингээд одоо тэгэхээр манай нэг зээлийн их усрын өртгийн чинь 60% нь болохоор бол одоо нөгөө хүүний зардал байгаа байхгүй юу? Хүүгийн зар 60%. За дараагаар нь эрсдлийн зардал гэдэг бас 15 орчим хувь байна. За дараагаар нь үйл ажиллагааны зардал гэдэг 15 орчим байна. За тэгээд ашигын маржин, зохицуултын зардал гэдэг иймэрхүү байдалтай байгаа. За тэгээд ажлын хэсгийн зүгээс ерөнхийдөө ингээд энэ олон жилийн хугацаанд энэ чинь 3 удаа стратеги батлаад их хурлаас батлаад тэгээд хэрэгжиж байгаа байдлыг ингээ хараад үзэхээр эхний ээлжин их усрын зардлыг бууруулах тал дээр бас нэлээд сайн анхаарч өгсөн байна гэж харж байгаа юм. За тэгээд 90 утга тэр хүрээндээ болохоор түрүүн ярьсан шүү дээ. Банкны мөнгө хадгаламжийн тухай хуулинд тодорхой өөрчлөлт оруулаад энэ харилцах танс болон хугацаагүй хадгаламжид төлж байгаа хүүг болохоор бол байхгүй болгоё. Энэ чиглэлийн өөрчлөлтийг бол хуулинд өөрчлөлт оруулж өгье гэдэг ийм зорж байгаа. Яагаад ингээд байхгүй болчоор ч нөгөө иргэд чинь энэ насан чинь хүү олж исэн борлого байхгүй болчих юм шиг хүмүүс бодоод байгаа шүү дээ. Гэтэл нөгөө талдаа болохоор бол банкуд чинь болохоор 14 хоногийн хугацаатай хадгаламж байна. 1 сарын хугацаатай хадгаламж байна. Богино хугацаатай байршил боломжууд нь байж байгаа байхгүй. Нөгөө талдаа түрүү ярьсан хөрөнгөний зах зээл дээр бас тодорхой хэмжээний бондонд байршуулад мөнгө авах боломж байна. Хадгаламжийн сертификат тэгээ те нэг хүн одоо хугацаанд 3 сар хугацаатай хадгалсан байж 7 хоногийн дараа мөнгө нь хугацаанд дуусчихад мөнгө хэрэгтэй болчиход байдаг. Тэрийг хадгаламжийн сертификатаа хөрөнгөний зах зээлээр гаргаад бас мөнгө бол. Тэгэхээр байршуулах боломжууд бий байгаарч болохоор энэ харилцах танс болон хугацаагүй хадгаламжийн хүүг бол байх болгоё гэж эхний хууль зорж байгаа. Хоёрдугаарт нь болохоор энэ зээлийн эрсдлийн зардал буюу одоо жишээлбэл зээл төлөвлөж чадахгүй байгаа асуудал Монгол улсад бол ер нь зарим тохиолдолд 7 жил хүртэл явж байгаа ийм зээлийн асуудлууд байгаад байгаа. За энэ тал дээр бол энэ зээлийн эрсдлийн зардлыг бууруулах зорилгоор бол Монгол банкнаас энэ хуулийн төсөл санаачлаад 2019 онд бол хууль зүйн дотоодын хямд өгсөн юм билээ. За тэр санал нь одоо хүртэл орж ирэхгүй байна. Хэрвээ зээлийн эрсдлийн зардал буурах юм бол яг нөгөө нэг бас тодорхой хэмжээний зардлууд буураад хүү маань дахиад буурах юм боломжууд байна гэж харж байгаа. Учраас иймэрхүү чиглэлийн ажлуудыг бол ямарсан хуулинд бол өөрчлөлт оруулаад явуулъя гэж бодож байгаа. За нөгөө талдаа болохоор бол түрүүн ярьсан зөвхөн одоо барьцаанд тулгуур зээл өгдөг биш тийм ээ. Барьцаанд үйл хөдлөнгийн барьцаанд тулгуурладаг биш. Тухайн хүний одоо өөрийнх нь бизнес хийсэн түүх, бэлтгэний нөлөөлтийн сүлжээнд гаргасан одоо түүхийг үндэслээд тухайн бизнес эрхлэгчийн одоо зээлийн мэдээллийн сан баяжуулж зээл болох боломжийг бас бүрдүүлэх гэж байна. Энэ учраас зээлийн мэдээллийн сан тодорхой хэмжээний өөрчлөлт сангийн тухай хуулинд өөрчлөлт оруулъя гэж бол зорж байна. За дээрээс нь барьцаа өрөнгөтэй холбоотой өнөөдөр үйл хөдлөнгийн барьцаатай л байх юм бол сайн гэж зээлийг үлдээдэг шүү дээ. Гэтэл бизнес нь сайн байвал бас байж болно шүү дээ, тийм үү? Тэгэхээр зөвхөн үйл хөдлөнгийн барьцаанд тулгуурласан байдлаар зээлийг өөрийг нь үнэлээд байгаа нь өөрөө болохгүй наа. Тийм учраас энэ холбогдох зохицуул журмаа өөрчлөөч гэдэг шаардлагыг болохоор бол одоо Монгол банк болон санхүүс хорон тавьж байгаа. Тэгэхгүй бол үйл хөдлөнгөтэй л зээл бол сайн гэдэг ийм ойлголт байж болохгүй л гэдэг байхгүй. Хэмжлэнгээр ингээд ийм хэд хэдэн өөрчлөлтийг бол оруулахар зорж байгаа маа. Тэгээ нөгөө дагалдах хуулиуд дээр одоо тэгээ дагалдах хуулийн дээр сайн ярьсан тийм. Банкны мөнгө хадгаламжийн тухай хууль. За дээрээс нь болохоор бол зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийг өөрчлөлт оруулах гэж байна. За дээрээс нь болохоор бол одоо энэ зээлийн батлан даалтын сантай холбоотой хэсэгт өөрчлөлт оруулах гэдэг байна тийм. За түрүүн ярьсан авлага өглөгтэй холбоотой мэдээллийг баяжуулаад ингэ явдаг. За дээрээс нь зээлийн эрсдлийн зардлыг хурлах гэж иргэний хууль, за шүүгэн шийдвэр гүйцэтгэх тухай хууль гэдэг олон ийм иргэний хэрэг маргаан шийдвэрлэх тухай хууль гэдэг олон ийм хуулиуд бас өөрчлөлт оруулах ийм шаардлагууд байна. За ойлголоо. Тэгэхээр би бас түрүүн таны намтрыг ингэж харсан гэж танд ярьлаа шүү дээ. Тэгээ ийм банк бас ингэж хийд юм л да.
найз шиг нь байе те. Би яг чиний найз шиг юм шиг байе те. Тэгэхээр яг таны яг үгэн дээр бас гарч ишүү. Тэр заавал тэр барьцаатай байх шаардлагагүй те. Тэр тухайн хүн сайн байх ёстой. Энэ баг таны санаа юу юу? Тэр нэ. Аюу энэ чинь банкч бол бас олон хүн ажиллаж байгаа шүү дээ. Энд чинь бас яг бизнесийн чиглэлээр судалдаг тодорхой хэсэг байна. Залуучууд би өөрөө бас яг энэ банкнд орохдоо тэр энэ бэлтгэн нөлөөтийн сүлжээнд тулгуурласан энэ бизнесийн зээлийг барьцаагүй болох юг эхлүүлсэн байхгүй. Тэгээ яг энэ бол ингээд болж байгаа учраас энэ бол ингээд цаашаа өшөө явах боломжтой. Тэ? Монгол олон ийм компаниуд яг ийм байдлаар ажилладаг. Тэгэхээр бид нар өөрсдөө нэг мэдээд байгаа байхгүй. Тэр түүхийг ашиглаад бид нар ийм боломжууд гэж үзэж байгаа. Тий. Тий. За тав тэрийн нэвтрүүлэг бас төгсгдөг шиг хандж байна. Найруулагч тогч чинь. Тэгээ би нэг хоёрхан асуултан дээр маш товчхон хариулт авах. Энэ Монгол банкийн хүмүүсийг шүүмжилж байна. Монгол банкны бодлогын хүү гээл нэг ярьж байна тий. Монгол банкны тэр одоо уг нь улсын хурлаас яадаг байгууллага шүү дээ. Дарга нь улсын хурлаас. Гэтэл энэ үйл ажиллагаа нь бол хангалтгүй байна. Энэ хідэн монопол банкудаа барьж чадахгүй байна ч гэдэг юм уу те. Эсвэл нөгөөдүүлийнхээ үгэнд нь ороод байна гэд. Иймэрхүү шүүмжлүүд нийгэмд их явах юм аа. Тэгэхээр би таныг улс төрчийнхээс ч хувьд асууад Монгол банкны үйл ажиллагаанд та ямар дүгнэлт үйл өгөх вэ? Одоо нөгөө нэг янз янзын шийдвэрүүд гаргадаг шүү дээ те. Энэ дээр нь ямар дүгнэлт өгдөг? Ерөнхийдөө та Монгол банкны үйл ажиллагааны талаар хоёулаа жоохон улс төрчсөн юм ярьж байна те. Тэгэхээр юу л бол Монгол банк маань болохоор өөрөө бие даасан бодлого шийдвэр гаргах хэрэгтэй ийм байгууллага байна. Өөрөөр хэлбэл хөндлөнгөөс орон зам болдог гэдэг юм уу эсвэл улсын хурлын зам хамаарсан ч ороод за тэгэнгүүт нь тэрийг хийхгүй байх хэрэгтэй. Дээрээс засгийн газраас ч юм уу за ийм ийм хөтөлбөр хиймээр байна гэхээр тэрийг шууд авч аваад хийх ёсгүй. Хэрвээ Монгол банкны өөрийнх нь зориод хийх гээд байгаа төвлөрийн доктортой байдлыг хангах энэ бодлоготой нийцчихвэл тэрийг хийх ёстой байхгүй. А зүгээр миний одоо ажиллаж байгаа Монгол банк бол ерөнхийдөө өмнөх одоо хугацаанд энэ засгийн газрын одоо ажилд маш их оролцсон. За үүнтэйгээ холбоотойгоор 7.5 их 80-ийн төгрөгийн юм алдагталтай ажиллаж 24 оны санхүүгийн тайлангаар харахаар тэгээ энэ өөрөө юу хэлэх нөхөр Монгол банк өөрөө тодорхой хэмжээний шийдвэрүүдийг бие даасан байдлаар гаргаж чадаж байсан уугүй гэдгийг л эргэлзээтэй болгоод байгаа. Нэг ийм шүүмжил бол надад бол байдгийн. А зүгээр яг нөгөө Монгол банк яагаад бодлогын хүн өндөр байгаа юм бэ те 13-тай 12-тай байгаад байгаа нь яагаад ийм байгаа юм бэ гэдэг чинь болохоор бол түрүүн би ярьсан Монгол улсын өөрийнх нь макро доктортой орчинд бүрдэж өгөхгүй төсвөө хит тэлцсэн төсөв тэлнэ гэдэг чинь өөрөө л төсвийн зарцуулалт чинь өөрөө импорт болоод байгаа байхгүй. Импорт болгоод байгаа чинь валютын ханшин дээр очиод валютын ханшийг өсгөх гээд байгаа. Төгрөгийн ханшийг сулруулах гээд байгаа байхгүй. Тийм учраас болохоор Монгол банк энийг нэг эсрэг яах ёстой. Бодлогын хөвөө өсгөж иж нөгөө нэг импортыг хязгаарлах, ханшаа барих энэ ажил руу орчод байгаа байхгүй. Тийм үү? А нөгөө талдаа болохоор гадаад валютын албан нөөц гэдэг нэг нөөц байгаа. Энэ албан нөөцийг зөв зохистой зарцууд зөв зохистой удирдах ёстой. А гэтэл одоо жишээлбэл ханшийг хэд барихын тулд ханшиг доктортой байхын тулд тэгэл нөгөө байгаа нөөцөө ингээл зах зээл рүү гаргаад илүүлээд байх юм бол яг хүнд үед нөгөө валютын нөөцөө болчихно. Гэх мэтлэнгээр бол Монгол банкнд бол сайжруулах одоо шаардлагатай ажлууд бол байна гэж харж байгаа. Тэрийг яаж нь бас хэлээд явна гэж те. Дараагийнх нь энэ банкуудыг одоо би зүгээр ингээд энгийн үгээр хэлээ л да те. Банкуудыг нэг хүнээс хэтэрхий хамааралтай байдгийг л одоо бойлуулах гэж сайн хууль явлаа шүү дээ. Нөгөө нэг 20% нөгөө нэг юу яадаг хувьцаа эзэмшигч одоо тий нэг хувьцаа эзэмшиж 20% гээд тэгтэл ард иргэд бол энийг зүгээр жүжиг наа чин жүжиг яагаад жүжиг вэ одоо шин сорон зам болдог шүү өөр хүний нэрдээ 20% ч юм уу тий хинч байдیں۔ Ингээд явнаа тэгэхээр наад хуульчин бол ерөөсөө хэрэгжихэд амьдрал дээр яг хэрэгжихэд бол худлаа юм аа гэсэн иргэдийн юм байр суурь өгдөг байхгүй. Тэгэхээр та тэр хуулийг ер нь яг сайн хууль болсон гэдэгтээ санал нийлэх үү? Нийлэхгүй. Яагаад гэхээр өнөөдөр одоо Монгол улсын одоо эдийн засгт одоо очил хаан банк л бодъё л да. Хаан банкны 20%-ийг яг ингээд тусдаа өөрийнхөө хоримтлуулсан олсон бизнесээс ингээд худалдаад авчих чадвартай Монголын хөрөнгө оруулагч нэг байхгүй шүү дээ. Нэг. Хоёрдугаарт нөгөө гадаадаас хөрөнгө оруулагч орж ирэхээр нөгөө гадны хөрөнгө оруулагч чинь бол 20%-тай. Тэгэхээр тэр саналын эрх нь 20% хэмжээнд хязгаарлаж байгаа ийм юм хөрөнгө оруулахгүй байхгүй. Тийм учраас энийг бол бид нар эргэж заавал харах ёстой гэж би бодож байгаа. Гадны хөрөнгө оруулагч бол тодорхой хэмжээний өөрийнх нь саналын эрх нь сонсогддог. Үзэл бодлоо илэрхийлж чадах тийм хөө хэмжээний л хувийг сонирх байхгүй. За тэгээд уул нь энэ 20% чинь болохоор нөгөө нэг системийн том хэмжээтэй банкудад зориулсан л уулна хууль байсны бүгдэнд найдлахаар эхэлсэн. Тийм учраас болохоор одоо чи цоошноор эхэлж байгаа бизнес дээр хүн 20% байхаар чинь хөрөнгө оруулах сонирхол нь бага байна нэгдүгээр. Хоёрдугаар болохоор бид нар энэ гадаадын хөрөнгө оруулалтыг татъя гэж бодоод байдаг. Гэтэл гадаадын хөрөнгө оруулагч бол 20% дээр бол орж ирэхгүй байхгүй.
Гадаадын өргөдөлч болохоор тодорхой хэмжээний өөрийнх нь одоо санал нь сонсогдохгүйс тийм хөв дээр л орж байгаа. Тэгэхээр тэр хөвийг л бид санал болгох хэрэгтэй гэж би бодож байгаа. Та энэ дээр хуулийн төсөл санаачлах уу? Ер нь би бусад зарим гишүүд бол яг энэ тал дээр бас санаачлахаар явж байгаа юм байна. Тэр би бол тэдгээр бол бусдын саналыг бол дэмжинэ л гэж бодож байгаа. Дэмжээд оролцоод явна гэж тэ. За баярлалаа. Тэгээд энд хүрээд одоо 5 өдрийн ярилцлага үгээр өндөрлөж байна. Тэгээд хоёулаа бол мэдээж энэ банк санхүүгийн тойрсон энэ асуудлын талаар ярилцахыг хичээлээ. Тэгээд урагдж ирж бас нэг нүгүү хилэн даалгавар ярьснанд баярлалаа. За баярлалаа. За амжилт. За баярлалаа хүндэт үзэгчтэй микрофоны ард ярилцлага энэ түрээд өндөрлөж байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.